Ер нь бол байж тээ салалт гэдэг бол хүн болгонд нэлийн хүн тусна. Тэр тусмаа араараа тавиулаад ийм болоо салах юм бол бүр их хэмжээний тэ сэтгэл гутрал янз янзын тийм хор нөлөөлтөй салалт болж байгаа. Харамсалтай нь Монгол гэлтгүй дэлхий дээр болж байгаа нийт салалтын хамаг дийлэн хувийг нь ерөнхийдөө иймэрхүү араар тавилдаас бол салж байгаа. Энэ бичлэгэн дээр гарч байгаа залуу хосууд их олон жил хамтдаа сайхан амьдарч байгаа нөхөр нь ерөнхийдөө нарийн бичиг хүүхэнтэйгээ бас 10 урдуур нь орж гарч явсаар байгаад ерөнхийдөө энэ айлын амьдрал бүрэн самарт дуусж байна. Ямар ч байсан энэ хоёр салт гэдэг зүйлээ ерөнхийдөө эхлүүлж шуурхалуулж хууль чөмгөөлөгч яваад яг процедурын дагуу ажиллагаагаа явуулж ирсэн. Харин энэ залуугийн нарийн бичиг буюу залуу амарг нь их нэртэйгээ амьдарч ирсэн энэ байшинд чинь би очиж амьдмаар байна. Чиний салсан ихнэр яхаар ийм гоё хор таршинд амьдраад хоёулаа өөр газар амьдралаа эхлэх гэж нэгэнд л эхэлж байгаа юм бол наадхаа дуусгаач гэдэг үг хэлсэн. За мэдээж том баян хүн бас гайгүй өмгөөлөж 2-3 арнаа авч ягаад их нэртэйгээ хамт амьдарч исэн үнэхээр сайхан хаш байшингаа бол их нэрээсээ салгаж өөр дөрөө үлдээх тийм шүүхийн анхан шатны шийдвэрийг бол гаргаж чадсан. Тэр тусмаа шүүхээс 3 хоногийн хугацаатай тухайн эмэгтэйг орон байрыг чөлөөлж экс нөхөртөө өгөөрэй гэсэн тийм шийдвэрийг бол гаргасан. Ингээд ихний 2 өдөр бол экс эхнэр нь өөрийнхөө авах ёстой зүйлүүдийг нүүлгэлтийн компанид дуудаж ирж сайхан ачуулаад 3 дахь өдөр нь орон байраа сайхан цэвэрлээ. Тэр тусмаа гэр бүлтэйгээ амтархан иддэг байсан хоолны ширээнийхээ ард сүүлчийн оройн цагийг өөртөө бэлтгээд тухайн хоол ундаа идээ аяг шавуугаа сайхан угаач тавьчаад бүх дорсомж дагуулсан өрөөнүүдээрээ ороод ингээд энэ байшин 3 дахь өдөр дээрээ суллаж өгөөд шүүхийн шийдвэрийг дагаад бол явсан байгаа. За нарийн бичиг хүүхэн бол айлын нөхрийг аваад салгаад суугаад зогсохгүй орон байранд нь гэрийн эзэгтэй ёсоор орж ирж байгаа юм зүйл тохиолдож байна. Залуу усуд бол эхэндээ эхнэрийг хөөж явуулчаад ингээд сайхан том байшинтай хэд хоног үлгэрийн юм шиг сайхан байсан. Гэтэл хэд хоногийн дараагаас ерөнхийдөө байшингаас эвгүүдүү өмхийдөө өнөр гарч эхлэхэд энэ хоёр бол тэнд хулган ч юм амтан ороод үхсэн байж магадгүй гэд хамаг юмнуудаа шалгаад гарч болох нүх сууг тавилга юу байдгийг бүх зүйлийг шалгаад энэ үнэрийн учрыг олоогүй. Энэ үнэрийг дарах гэж лама 9 шүдийн үнэртэн ариутгагч асгасан ч гэсэн ерөнхийдөө энэ үнэр уламл хурц бол мэдээж мөнгө төрөгтэй хүмүүс учраас хортон шавж янз янзын ариутгал цэвэрлэгээний компаниудыг дуудсан боловч тусыг исүүлж тухайн байшингаас ерөнхийдөө нэг иймэрхүү өмхийдөө үнэр байнгын байдаг болох нь үргэлжилсэн. За тэр тусмаа энэ гэрийг олон жил цэвэрлж исэн цэвэрлэгч хүүхэн өөртөө энэ байшинд дахиж ажиллаж чадахгүй уучлаарай гэдэг үг хэлээд явсан. Аргагүй тэр чинь экс их нэртэй нэлээд дотн олон жил хамтарч ажиллаж исэн учраас энэ салалт гэдэг зүйл үйлчлэгчид хүртэл хүн дээр нөлөөлсөн байгаа. За ингээд шинэхэн улсуудын шинэхэн найзууд юунууд байнга ярьж энэ хоёрт хань олж хоолунд идэж орж гарч ороошоо хийдэг байсан болвол ерөнхийдөө үнрээс нь залхаад хувц хундранд нь шингээд байгаа учраас ерөнхийдөө эдний дээрх нь бол багассан байдаг. Ингээд энэ үнэрийн асуудлыг шийдэж чадаагүй учраас ерөнхийдөө тухайн залуу шинэ эхнэр энэ байшинд баймааргүй байна. Энэ байшин надад таалагдхаа болжлоо. Энийг зарж мараад эртгээр ажилд орвол яд юм бэ гэдэг үг хэлдэг. За ингээд нөхөр нь янз янзын зар тавьсан. За тэгээд энэ үнэр танараас нь болоод хүмүүс бол ерөнхийдөө сонирхгүй байсан. Ирж үзээд орж гарч байгаа хүмүүс нь бол яхахгүй болж гэнэ хэмжээ хийцлэл гоё байна. Гол нь үнэр танд нь ямар учиртай юм бэ гэдгийг олж чадаагүй учраас ерөнхийдөө зах зээлийн үнээс нь 50% хэмдруулж янз янзын борлуулалтын компаниудад зарыг бол хэмжээгээр явуулсан. Ингээд байшин зарагдахгүй байх хугацаанд чи энэ хоёр яах вэ? Түрээсээ орон сууц эсээд яваад өөрсдөд нь хэцүү учраас бас тодорхой хэмжээний мөнгө төрний урьдчилгаа гаргаад өөр байрны лизингийн үйлчилгээг авсан.
Гол нь энэ хуучин байшингаа зараа тэндээс орж ирэх мөнгөөрөө одоо энэ шинэ байрныхан үлдсэн лизингийг төлөөд хаачна гэсэн зорилготойгоор нэлээд зоригтойгоор банкнаас бол томхон зээл аваад энэ байшиндаа бол орцсон байгаа. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө нэг хэргийн эзэн нөхөр чинь өөрийн экс эхнэр рүү залгаж одоо амьдрал ах нь ямар хуу байгаа тэр тусмаа бидинхээ чинь сайн уу гэдэг үгийг асууж ярьж байхдаа ерөнхийдөө өөрсдийнхөө амьдарч исэн байшин өмхийрсэн одоо олон жил болсон учраас өнөр танарандаа идэгцэн гэдэг тухай одоо ярьсан. За экс эхнэр нь бол одоо өмхийч гэсэн муухайч гэсэн миний одоо залуунасаа өнгөрөөсөн бидний амьдралаа ажиргалтай явж исэн энэ байшингаа ерөнхийдөө сонирхож байгаа хүн амьтанд хамаагүй зарж яхаар надад одоо хямдхан үнээр зарчаач надын бүх сайхан дурсамжууд тэр байшинтай холбоотой байдаг юм а гэдэг үгийг хэлдэг. Яг экс эхнэр нь ахиж тэр гэрт очоогүй байгаа. Гэхдээ нөхөр нэг иймэрхүү үнэр үнэрч байгаа гэдгийг хэлсэн боловч яг экс эхнэр нь очиж үзээгүй учраас үнэр ерөнхийдөө нэлээд хүндрэлтэй хэцүү үнэр одоо хүчийг авсан байгаа гэдгийг бол мэдэхгүй байгаа. Тийм учраас ерөнхийдөө энэ 50%-аас ахаа жоох нэг 5-10% хямдруулаад одоо хуучин эхнэртэй энэ байшингаа зарыг гэдэг дээр бол тохиролцсон. Тэр тусмаа энэ хоёр одоо байшингаа үзэлцэж өгөлцөлтгүйгээр шууд нотариатор очоод худалдан одоо борлуулах гэрээгээ бол хийцэн байгаа. За энэ гэрээгээ хийчээд экс нөхөр нь их баярлж ирсэн. За одоо бол вандан тасуулсан ингээд өгөө аваагаа хийцэн одоо тэр үнэртэй байшингаа энэ хүүхэн авнуу яануу над хамаагүй гэсэн байдлаар бол явдаг. Мэдээж нүүдгэлтийн компани ажилчдыг одоо явуулаад тэр тухайн хуучин байшинд байсан өөрсдөө хэрэгтэй тавилгуудаа бол маш хурдан одоо нүүдгэн шилжүүлсэн. За эхнэртээ бол ер нь баг юм өгөхгүй гэсэн шинжтэй байсан. Харин тэр тусмаа одоо тэр залуу эхнэрт нь одоо тэр байшингийн хөшиг таалагдж байгаа учраас тэр хүүхэнд энэ хөшиг үлдээх хэрэггүй байшингаа зарц юмч одоо бүх юм авъя энэ төр гэсэн тийм одоо шунхаас хэтэлтэйгээр хөшиг мөшгөө хүртэл буулгаад шинэ байрлал бол нүүлгэж исэн. За манай монголчуудад бас гараад байдаг л бас нэг авир л да. Байшин барилгаа зарж байхдаа гэрийнхэн одоо чидингийн патрон, унтраалга одоо хаалганы бариул энтрийг тайлаад авчдаг тийм одоо өлөн зам бас байгаад байдаг. Энийг бол хэрэггүй шүү. Анхан орж ирэл харахад юу байсан тэрнтэйгээ зарагдах хэрэгтэй. Яг тэр чинь бүх юмыг хараад тэр хүн чинь авч байгаа шүү. Тэрээс биш нэр шилжсэний дараа тэгээ жижиг сажиг юм тоноод явнууд чи өөрөө бас эн чинь дээрэм тонуулын хэрэг бол таарад байгаа. За ингээ экс эхнэр нь бол яг өөрийнхөө залуу насыг өнгөрөөсөн одоо сэтгэл зүрхэндээ байдаг байшин дээрээ явжчууд тэр үнэр танар гараад байсан зүйлийг бол ерөнхийдөө өөрөө сайн мэдчихсэн учраас маш дорн зэгцэлсэн. Зэгцэлсэн ч гэж тийм ерөөсөө тэр залуу эхнэр нь тэр гэртээсэн хөшгөнд нүд унгаад тэр хөшгийг аваад явцсан. Хөшиг явсны дараа тухайн одоо гэр орны нөгөө нэг үнэр ерөнхийдөө алга болчихсон. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёрыг одоо анх учирч эхлээ шүүх цагдаагаа яваад 3 хоногийн дараа яваарай гэхэд хүүхэн одоо ийм сам хорхоотой одоо шүүсийг тухайн хөшгөндөө санамсаргүйгээр дүрээд тэгээд ерөнхийдөө үлдээчэд явцсан байсан байлээ. Тэгээд өдөр ирэх тусам энэ сам хорхон одоо загасны үнэр гэр орноор тарахад тэгээд энэ үнэрийг хайж ирсэн хүмүүс бол олж чадаагүй. Ингээд энэ хөшиг явсны дараа гэр орон урдны буцаад хуучин хэвэнд орсон. Зах зээлийн үнээс дор хожиж 70% хямдруулж бас экс ихнэр авч чадсан учраас бас их баярлсан. Мөн нөгөө хоёр хүн маань энэ байшингаас болж өөр банкны одоо хэмжээний олон жилийн лизингэд унахаас гадна нөгөө их хил амтай одоо зовлонгийн шалтгаан болсон хөшгийг бас аваад шинэ байрлалгаа ингээд нүүцсэн нөхцөл байдалтай байж байгаа. Тэгэхээр энэ нэмэгтэй бол одоо экс нөхөр болон түүний шинэ эхнэрээс өөрөө санамсаргүйгээр өшөөгөө авч чадсан ийм сонин гоё түүх болж одоо үлдэж байгаа. Ер нь тэгээ салалт болгон амар байхгүй. Тэр зэсмээ араараа тавиулаад салж байгаа хүмүүсийн сэтгэл зүй, цаг хугацаа энэ бүх зүйлүүд бол нэлээд хүн дээр бол гэмтэж ерөнхийдөө аюу хэцүү замыг бол туулдаг байгаа. Тэгээ салыг гэдэг үгийг үнэхэрийн сална гэсэн тохиолдолд хийлэхгүй болвол нэлээд сайн бодоо зоостой үнээс цааш газар алгаа гэсэн үедээ салыг гэдэг шийдвэрээ гаргаж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо жижиг сажиг зүйл дээр хүртэл салыг баригээд ингээ явдаг
болдог, салсны дараа тайвширдаг. Тэрний дараа бас арай жоохон төвчээртэй байхгүй явдаа гэж одоо бүхэл амьдралынхаа туш харамсаж бодох гих мэтийн янз янзын тийм оройтсон бороо нөмөрсөн цов шиг юм болохгүй тул хэдүүлээр нь хэрсүү байх ёстой. Салыг гэдэг үг яг салах тэр мөчөд л хэлэх хэрэгтэй. Харин салсныхан дараа салсан юм шиг салах хэрэгтэй. Тэгэхгүй эргэж ноцоо энэ тэндээс уцтаа та юунтаа сонсох юу вэ? Уулзсан үчи мартахгүй чадахгүй байна гэдэг хогийн яриагаа гаргахгүй тул ерөнхийдөө хийсэн амандаа эзэн байгаад салвал салсан шиг салаад нийлүүл нийлсэн шиг нийлээд явцгаая гэдэг одоо урайлгаар өнөөдрийн гоё түүхэн энүүргээ дуусгаж байна. За ямар ч байсан нэлээд богинохон одоо түүх болчлоо. Тэгээд ямар ч байсан дараагийн одоо гоё түүхүүд донд нэг иймэрхүү салсан нийлсэн давсч хэр шиг жижиг бас одоо хөөрхөн зүйлүүд бас орж гараад яваад байна. Тэгээд та бүхэн гоё түүхөөс угтагаа үргэлж хамт байж байгаарай.